За би дэмжиж үгэлэх гэж байгаамаа. Бас нэг тодруулах зүйл байгаа. Бас нэг мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн. Мөн протокол тэмдэглүүлэх гэсэн юм аа. Оны эхэнд Хэлэн чанд монголчуудын зөвлөл гэдэг байгууллагаас их хуралд Хэлэн чанд ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашиг хамгаалах дэмжих бүлэг буюу лобби бүлэг байгуулж өгөх хүсэлт ирсэн. Тэр хүсэлтийг нь хүлээж аваад одоогоор 18 орчим гишүүн нэгдээд лобби бүлэг байгуулчихсан. Эхнийхээ хурлыг хийсэн байгаа. За энэхүү одоо лобби бүлэг болоод Хэлэн чанд монголчуудын зөвлөлөөс ирсэн хэд хэдэн одоо дэмжиж өгнө гэсэн асуудлууд байгаа. Нэг нь бол яг өнөөдрийн бидний хэлцэж байгаа энэ нийгмийн даатгал тэтгэврийн тухай асуудал байгаа. За нөгөөх нь ямар асуудал байдаг вэ гэхээр Хэлэн чанд ажил амьдарч байгаа одоо хүүхдүүдийн монгол хэл соёлын тухай асуудал байдаг. За нөгөөх нь бол ямар асуудал байдаг вэ гэхээр ийм Монголиагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, захимаар санал өгөх боломжийг одоо судалж өгөх гэсэн ийм хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг юм аа. За яг энэ хүрээнд нь инновац захин бодлогын байнгын хорон дээр 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн 3-р тогтоолоор Хэлэн чанд дахь Монгол улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн ийм Монгол захин системийг хүртээмжтэй болгох, сонгуул захимаар оролцох эрхийг одоо хангах боломжийг судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. За би энэхүү ажлын хэсгийг бас ахалж байгаа, лобби бүлгийг ахалж байгаа гэдгийг бас одоо та бүхэнд мэдээлэл болгон хүргэх гэсэн юм аа. За яг өнөөдрийн хэлж байгаа асуудлын хувьд бол за одоогийн байдлаар Монгол улс нь Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Чех улс зэрэг 6 улстай ийм одоо нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлцээр байгуулагдсан байгаад талархалтай байгаагаа хэлмээр байна. Сайдд болоод ажлын хэсэгт одоо талархаж байгаагаа илэрхийлье. Хэлэн чанд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төлөөлөөд за мөн миний ойлгосноор дараагийн шатнд бол Австрали улс болоод Австри улсын мөн ийм хэлцээр орж ирэх юм байна гэж ойлгосон ийм мэдээлэлтэй байгаа. За энэ дашинд бас нэг зүйлийг би тодруулчмаар байна. Цаашдаа яамнаас бусад аль улс орнуудтай иймэрхүү энэ ийм гэрээ хэлцээр хийхээр төлөвлөж байгаа вэ? За нийт Хэлэн чандад 90 улсад 216 мянган одоо монгол иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол улсын нийт хүн амын 6.1% байдаг юм байна. За үүнээс одоо за Солонгостой бол ийм гэрээ байгуулагдсан байгаа. Америкийн нэгдсэн улсад 42,350, Америктэй ийм гэрээ байгуулагдах уу? Ийм боломжтой юу? За Австрали бол байгуулж байгаа юм байна гэж ойлгосон. Австралид 16,600 мянган монгол байгаа юм байна. Японд 16,580. Японтой ийм гэрээ байгуулагдах уу гэдгийг би бас асуумаар байна. За Шведэд 12,500 монгол иргэн байгаа юм байна. Мөн одоо олон монгол байдаг. Шведтэй ийм гэрээ хэлцээр хийх боломжтой юу? За мөн Франц, Герман, Унгар гэсэн улс орнуудад 7-8 мянган монгол иргэд байгаа юм байна. Тэгэхээр энэ бол Хэлэн чандад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс маш их түгээмэл ирдэг юм хүсэлт байдаг юм аа. Нийгмийн даатгал болоод тэтгэврийн асуудлаар. Тэгэхээр миний саяны дурдсан энэ улс орнуудтай одоо засгийн газар хоорондын ийм хэлцээр цаашид байгуулах ажил хэр одоо ямар шатанд явж байгаа вэ? Цаашдаа ямар улс орнуудтай ийм хэлцээр байгуулах вэ гэдгийг тодруулж асуух гэсэн юм аа. Баярлалаа. За гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдын хамгаалсан хариулъя. За бом учир гишүүнд баярлалаа. Их чухал асуудал бас хөндөж тавьж байна. Энэ Хэлэн чандх монголчуудын зөвлөлтөд бас манай яам хамтарч нэлээд ойр дотн бас ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гадаад харилцааны яамтай хамтарч бид нар бас энэ зөвлөгөөнийг хийсэн. 2 жил тутам бас нэг юм зөвлөгөө хийж байгаа. Тэгээ Хэлэн чанд амьдарч байгаа монголчуудын өмнө толгомдож байгаа асуудлуудыг бас энэ хариуцж байгаа салвар яамдууд дээр төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөний биелэлтийг бол гадаад харилцааны сайд өөрөө хариуцж ингэж одоо ажиллаж байгаа. За хамгийн гол асуудал бол энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал бас их бом учир гишүүний бас олон цаг хугацаа шаарддаг. Одоо өнөөдрийн энэ зурж байгаа одоо их хурлаар сойрхон баталж байгаа Казахстаны хэлцээр ихэд 2018 оноос хойш хэлцээр эхэлсэн. Үеийн сайд нар одоо энэ дээр нэлээд манлайлж ажилласан. Энэ дээр одоо би Жин зориг сайд, Ариун заяа сайд, Болгон туяа сайд гэдэг ингээд бүх сайд нарыг бас би дурдах ёстой гэж ойлгож байгаа. За тэгэхээр ингээд энэ одоо үеийн сайд нарын одоо анхаарал тавьж хэлцээрүүдийг эрчимжүүлж ажилласны үр дүнд өнөөдөр бас ингээд Казахстантай
сойрхон баталж гэрээгээ бид нар зурцсан ингээ сойрхон баталж байна. За ирэх нэгд өдөр Монгол улсад Австри улсын ерөнхийлөгч айлчлал нь аль байсны айлчлалын. За энэ үеэр одоо бид нар Монгол Австри улсын хоорондох одоо нийгмийн хамгааллынхаа гэрээнийг одоо зурх ёстой. Манай одоо Тэмүүлэн дарга маань одоо нэгд өдөр аюулгүй байдлынхаа байнгын хороог хоролдуулж бас энэ гэрээг сойрхон батлах одоо зөвшөөрлийг өгөх бас энэ процедурыг бас явж байгаа гэдгийг бас хэлье. Энэ бол бас монголчуудад таатай мэдээний нэг. За бид нар ерөнхийдөө яамнаас барьж байгаа гол бодлого бол энэ монголчууд илүү их олон амьдарч байгаа, ажилд амьдарч байгаа улс орнууд дээр түлхүү одоо анхаарал хандуулж бодлогын арга хэмжээнүүдэд хэрэгжүүлье гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэмжээнд өнөөдөр бол одоо Солонгос улсадтай бол бид нар хэлцээр хийсэн. Солонгос улсад өнөөдөр одоо яг өнөөдрийн байдлаар бол 54,846 мянган